Сайн байцгаана уу? Японы хэлний үсэг сурах цуврал хичээлийн маань дараагийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр болохоор 2 дугаар хичээл байгаа. Гэхдээ бид нэр эхний хичээл дээрээ Японы талаар ерөнхий ойлголт авч ямар төвшин байдгийг Монгол хүн Японд сурахад амар байд юм уу гэсэн байдлаар тиймэрхүү ерөнхий мэдээллийг авсан бол өнөөдрөөс эхлээд яг үсгээ үзээд эхэлнэ. За бичлэгээ сайн хараад өөрсдийнхөө хурдаар бичлэгээ зогсоогоод дэвтэр дээрээ бичээд тавтаад яваарай. Хамгийн эхлээд мэдээж Японы хэлний үсгний талаар та бүхэнд танилцуулъя. За Японы хэлний үсэг маань хирагана, ханза, катакана гэсэн 3 төрлийн үсгийг хэрэглэдэг байгаа. За энэ нь ямар утгатай юм бэ гэхээр хирагана гэдэг үсэг маань Японы хэлний үндсэн яг жинхэнэ Японы хэлний үгийг бичдэг байгаа. За жишээлбэл монгол хэлээр бол Монголын ихэнх үгнүүд Монголын яг үндсэн язгуур үгнүүд гэдэг тийм ээ. Монгол гэдэг үг, би гэдэг үг, за багш гэдэг үг, монгол хэл ч юм уу тиймэрхүү үгнүүдийг энэ хирагана үсгээр бичдэг байна. За дараа нь энэ ханзыгаа болохоор яаж хэрэгэлдэг вэ гэхээр хирагана үсгээр бичсэн үгнүүд ихэвчлэн ханз үсгээр бичигддэг байгаа. За жишээлбэл саяны энэ үсэг маань А гэсэн үсэг байгаа. А үсэг. За энэний араас саяны А үсэг байна тийм ээ. А үсгийн араас И үсэг орох юм бол А И гэд ай гэж уншигдана тийм ээ. Тэгэнгүүт энэ нь өөрөө хайр гэсэн үг байхгүй юу монголоор. Тэгэнгүүт энэ хайр гэсэн ханз бол энэ байна. За тэгэнгүүт жишээлбэл өөр I гэсэн нэртэй мөртлөө ханз нь өөр мөртлөө утга нь өөр үгнүүд байдаг. Тийм учраас дуудлага нь ижил мөртлөө утга өөр үгүүдийг ханзаар ялгаж бичдэг байна. Тийм учраас Японы хэл нь ханзтай маш салшгүй холбоотой. Японы хэл сурна гэдэг ханз сурна гэдэгтэй нэгэн цогц зүйл болох юм аа. За ханз үсэг нь болохоор Хятадаас Япон авч хэрэгэлсэн байгаа. За Хятад хэлний ханзтай ихэвчлэн ерөнхий төрс нь ижилхэн байдаг боловч баг зэрэг өөр байдаг байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд хараад багцаа бол авч чадхаар болдог Японы хэлийг сурах юм бол. За дараагийнх нь катакана үсэг гэж байгаа. Энэ катакана үсэг маань яадаг үсэг үү гэхээр энэ дээр бичсэн байгаачлан гадаад үг гадаадаас орж ирсэн Япон үсгийг бичдэг байгаа. За жишээлбэл миний нэрийг жишээлбэл Эги гэж бичих юм бол би гадаад хүн учраас миний нэрийг катакана үсгээр бичих юм байна. За дээрэс нь Монгол гэдэг үгийг бичих юм бол Монгол гэдэг үг маань өөрөө гадаад үг болох учраас Монгору гэж катакана үсгээр бичих юм байна. Японы өөрийнх нь цэвэр Япон үг биш учраас. За тэгээд улсуудын нэр байна, гадаад хүний нэр байна. Японд гадаадаас орж ирсэн үгнүүд жишээлбэл кофе гэдэг үг байна тийм ээ, кофе гэж хэлдэг. За жишээлбэл инженер гэдэг үг байна тийм ээ. Монгол хэлэнд ч гэсэн гадаадаас орж ирсэн үг. Энийг монголоор бол ижилхэн бүгдийг нь бид нар кирилл үсэгтэй тийм ээ, кирилл үсгээрээ бичдэг бол Японоор харин инженеа гэж катакана үсгээр бичих нь гадаадаас орж ирсэн учраас. За энэ 3 төрлийн үсгийг Япон хэлэнд бол хэрэгэлдэг. За тэгээд бидний энэ цуврал хичээлээр үзэх маань болохоор хирагана үсгийг бүгдийг нь үзээд катакана үсгийг бүгдийг нь үзэж дуусгах юм байна. За цаашаага явъя. Их шиг үсгүүд гэж энд босоогоор нь дарааллуулад бичсэн байна. За Япон хэл бол монгол хэл 7 их шиг үсэгтэй байдаг тийм ээ. Харин Япон хэл болохоор 5 их шиг үсэгтэй байдаг. За эхнээс нь хэлээд үзье. А Монголын А үсэгтэй ялгаагүй. И Монголын И үсэгтэй ижилхэн дуудагт нь ялгаагүй. Ү. За энэ болохоор монгол хэлээр бол ү үсэг болж хэрэглэгдэн. За мөн зарим үед уу үсэг болж бас хэрэглэгддэг байгаа. Дуудлагын хувьд ү хоёрын голоор нь гэж ойлгоход хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна. За тэгэхээр хэлэх болгондоо голоор нь хэлээ шүү гэж бодоод авах шаардлагагүй. За ямар ч гэсэн тийм байдаг шүү гэд мэдээд авчихад болно. Өөрсдийнхөө хэлэхэд амар ү гэсэн дуудлагаар монгол хэлний ү үсэг шиг хэлж болно. За харин монгол хэлээр ү гэдэг урагшаага уруул ингэж цорвойж гардаг бол энэ Япон хэлний ү үсэг маань тэгтлээ цорвойж гарахгүй цаашаага татсан байдалтай хэлнэ гэж
толгоондоо одоо тогтоогоод авчихад болно. За дараа нь Э үсэг байна. Энэ болохоор Монголд ээжлэх юм байна. Дараа нь О үсэг. Энэ нь болохоор мөн бас Монголд ээжлэх юм. За тэгэхээр та бүхэн анзаарч байгаа бол Монголын Ö үсэг бол байхгүй байгаа. Япон хэлэнд Ö үсэг бол байхгүй байгаа. За тэгэнгүүтээ энэ гээгүүлэгч нар байна. Энэ гээгүүлэгч KSTNHMYR WN гэсэн энэ гээгүүлэгчийг хошин цуглаад бичсэн байна. За энэ ямар учиртай вэ гэхээр гээгүүлэгч үсэг дангаараа Япон хэлэнд бол байдаггүй байгаа. Ганцхан К үсэг гэж байдаггүй. Тэгэхээр энэ К дуудлага А дуудлагатай нийлээд К үсэг гэж байна. Тэгэхээр энэ байна тийм ээ К болохоор К. За энэ ингээд томруулаад харах юм бол энэ зураас сум заац эднэр болохоор зурлагыг нь зааж байгаа учраас үсэг бол биш шүү. За харин энэ тодор бичсэн тод зураасуудыг нь яг үсэг нь гэж ойлгож болно. За тэгээд А, И, Ү, Э, О гэх 5 их шиг маань энэ гээгүүлэгчүүдтэйгээ хамтдаа нийлээд нэг үсэг болоод явдаг байх нэ. За эхнээс нь хэлж үзье. К, Ки, Ку, Ке, Ко. За К-гийн төрлийн үсгнүүд байна. Са, Ши, Су, Се, Со. За энэ дээр та эднийг юм анзаарч байна уу? Си үсэг гэж байхгүй байгаа. Си гэсэн дуудлага Япон хэлэнд байдаггүй ахна. Тийм учраас Ши гэж энд байна. Са, Ши, Су, Се, Со. За тэгэхээр Си гэж байхгүй юм тийм ээ. За та дараагийнх нь явлаа. Та, Чи, Цү, Тэ, То. Хэдэлий. Та, Чи, Цү, Тэ, То. За энэ дэр та анзаарсан уу? Т үсэг байхгүй байгаа. Япон хэлэнд Т гэж үсэг байхгүй. За дараагийнх нь Ту гэж байхгүй. Тэр үсэг байхгүй. Гэхдээ одоо тэр дуудлагыг арай өөр үсгүүдээр орлуулж бичиж болно. Одоо жишээлбэл англи хэлний жишээлбэл 2 гэсэн түү гэсэн үгийг Япон үсгээр бичихийн тулд түү үсэг байхгүй учраас арай өөр аргаар бичдэг. Хэдүүлээ энийг дараа нь үзээд явна. За ийм байна. Дараагийнх нь на, ни, нү, нэ, но. За дахиад нэг явъя. На, ни, нү, нэ, но. За та бас яг дуурайгаад заавал ингээд чанга дуугаар, тод дуугаар үсгээ хэлээд яваарай. За дараа нь Х-гийн төрлийн үсгнүүд явна. Ха, хи, хүү, хэ, хо. За энэ дээр та анзаарч байна уу? Хүү гэж юм тийм ээ. Тэгэхээр хүү гэж үсэг байхгүй байгаа. Хүү гэсэн дуудлага байхгүй байна. Оронд нь хүү гэж байна. За дараагийнх нь ма, ми, му, мэ, мо. Ма, ми, му, мэ, мо. За дараа нь Y-ийн төрлийн үсгнүүд 3 үсэг байгаа. Я үсэг байна. Ю үсэг байна. Ё үсэг. За дараа нь ра, ри, рү, рэ, ро. Рагийн төрлийн үсгнүүд байна. За энэ рагийн төрлийн үсгнүүдийг хэлэхдээ нэг анзаарах юм нь Монголын нөгөө эр үсгнээсээ жоохон зөөлхөн хэлээрээ. За одоо манай Монголын эр үсэг айгүй тод байдаг тийм ээ. Р гэд айгүй тодоор хэлдэг. Харин Японы эрийг хэлэхдээ жоохон зөөлхнөр хэлнэ гэж ойлгоорой. Бараг л одоо нөгөө L үсэг нь шүү дээ. L хоёрын голоор нь гэж ойлгоход бараг болно. Ра, ри, рү, рэ, ро гэсэн байдлаар арай зөөлхөн хэлээрэй. За дараагийнх нь ва гэж үсэг байгаа. Тэгээд о гэж үсэг. За энийг во гэж бичсэн байгаа ч гэсэн о гэж уншиж шүү. За юу энэ о үсэг. Энэ оноос энэ бас о тийм ээ. Энэ болохоор их шиг о үсэг. Харин энэ болохоор нөхцөл о үсэг. Заахын ялгалын ийг заахын ялгалын одоо нөхцөл гэсэн үг юм.
За тэгээд ганц дангаараа байдаг одоо энэ авиаг шиг авиагийг үлгч маань гэсэн одоо энэ үсэг байгаа. За энэ үсгнүүдийг өнөөдөр хэдүүлээ үзцгээнэ. Дараагийн үсгэн дээр бас тодорхой гарна л да. Энэ сум зааснаар зүүнээс баруун, дээрээс доош гэсэн дараалалаар бичдэг шүү. За тэгэхээр баруунаас зүүн, доороос дээш гэсэн бичлэгийн зурлагын дараалал ерөөсөй байхгүй. Бүх хирагана үсгийг, катагана үсгийг, ханзыг бүгдийг нь зүүнээс баруун, дээрээс доош гэсэн дараалалаар явна гэсэн юмыг нэг толгоондоо хийгээд авчаарай. Дараа нь та хэдэд илүү ойлгомжтой болно. За үсэг рүүгээ орцгоо хэдүүлээ. За энэ дээр саяны үсгнүүд маань бүгдээрээ байж байна. За энэ саяныхаас нөгөө дараалал нь сая энэ босоогоороо их шиг нь хөндлөнгөөрөө гээгүүлэгчнээсэн болоод энэ дээр жоохон эсрэг болцсон байгаа шүү. За ялхаагүй тийм ээ. За энэ дээр их шиг маань байна тийм ээ. А, И, У, Э, О гэх саяны дараалалаараа. За тэгээд энэ гээгүүлэгч нар маань байна. За эхний А-гийн төрлийн их шиг үсгээ яаж бичих нь хэдүүлээ харцгаая. За А үсэг маань энэ байна. Тэгэхээр дарааллын явдал болохоор зүүнээс баруун 1 2 3 гэсэн 3 зурлагтай байна шүү. За та дөрвөлжин дэвтэр бэлтгэсэн байгаа тийм үү? Тэгэнгүүт дөрөөнүүд нь дотор нэг үсгийг яг голд нь баланстай бичнэ гэж ойлгохоорой. За тэгэнгүүт энэ дөрвөн зураас байгааз тэгээд баяныг баримжаагаар харж агаад за энэ хавьд ийм байх юм байна. Ингэж бичих юм байна. Ингэжээс нэг баланстай болох юм байна гэд дөрвөн дөрвөлжинүүдэн дотор нэг үсгийг баланстай байхаар бодчихжээ. За тэгэнгүүт энэ үсэг маань болохоор үсэг болон ханз маань хідэн зурлагтай вэ гэдгээр яригддаг. Тэгэхээр одоо энд А үсэг маань болохоор 3 зурлагтай байдаг. Тэгэхээр тэр зурлагыг маань одоо юугийн зурлаг гэж хэлээд байгаа хэдүүлээ харцгаая л да. За анхаараарай. 1 2 3 гэд ингээд үзгээ салгаж 3 удаа бичиж байгаа учраас 3 зурлагтай гэж хэлж байгаа шүү. За дахиад харъя. 1 2 3. За зүүнээс баруун, дээрээс доош явж байгаа биз? Та хараарай. 1 2 3. Хитрхи хурдан байх юм бол бичлэгээ удаан дээр нь тавьж агаад хараарай. За дахиад нэг явъя. 1 2 3. За дуудлага нь А тийм ээ. За А үсгийг ингэж бичдэг байх нь. Тэгэхээр та хэд нэг үсгийг 5 мөр, 3-аас 5 мөр өөртөө одоо хойш нь бичээрэй. За одоо ингээд нэг дөрвөлжинүүдэн дээр нэг үсэг бичээд хойш нь явахаар нэг мөр болно тийм ээ. Тэгээд доошоо 3-аас 5 мөр ихний ээлжинд бичээрэй. Бичлэгээ зогсоож аваад бичээрэй. За 1 2 3. За А үсэг. За энэ доор байгаа маань болохоор бичмэлээр ингэж бичигдээд одоо гар бичвэрээр иймэрхүү байдалтай харагддаг гэсэн зураг байна. За дараагийнх нь үсэг рүү явлаа шүү хэдүүлээ. За И үсэг. И үсэг маань хэдэн зурлагтай байна? 2 зурлагтай байна тийм ээ. 1 2 дээрээс доош гэж явчихсан тийм ээ. Дээрээс доош. Дээрээс доош. 1 2 1 2. Одоо заавал ягаад дээрээс доош зүүнээс баруун гэдэг нь гэхээр одоо Монгол үсгийг ч гэсэн одоо ингээд эсрэг талаас нь ингээд бичих юм бол айгу сайн харагдана тийм ээ. Нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт тэр дараалал нь буруу байхаараа үсэг маань өөрөө бас буруу харагдаад байдаг байхгүй юу? Буруу бичсэн юм шиг харагдаад байдаг. За дээрээс доош. И үсэг. И. За И үсэг байна. И за дараа нь ямар үсэг явах вүлээ? У үсэг явлаа. За У үсэг маань бас 2 зурлагтай байна. 1 2 1 2 1 2. За дуудлагыг харъя. Сонсъё. Та нарт үү шиг сонсогч чинь уу шиг сонсогч чинь аль болох үү шиг байгаа биз тийм ээ? Хэлэх үү үсэг шиг. За И
Дараа нь Э үсэг байна. Э үсэг маань бас 2 зорилготой. 1 2 доотлын энэ зорилго нь үзэг салахгүй шууд бичиж байгаа шүү. За. 1 2 1 2 за энэ Э үсэг. За сонсъё. Э За Э үсэг байлаа. За дараа нь О үсэг. О. Энэ болохоор 1 2 3 зорилготой. 1 2 3. Одоо энэ жишээлбэл ингэж нэг бичээд ингэж бичихгүй байгаад ингэж бичээд энийг бичих хамгийн сүүлд нь энэ дарааллыг бас ерөөсөө алдагдуулж болохгүй, яг энэгээр нь бичих хэрэгтэй шүү. За 1 2 3. А үсэгтэй жоохон төстэй байгаа. За үсэг 1 2 3. За сонсъё. За ингээд хэдүүлээ их шиг үсгнүүдээ үзээд дуслаа. За дараа нь К-гийн төрлийн үсгнүүдээ үзье. Үнээс хойш жоохон хурдаа хурцгаа тавилаа шүү. За таад үндсэндээ одоо зурлагаа мэдэж авлаа. Зурлага гэж юу байдгийг мэдэж авлаа. Дарааллыг нь мэдэж авлаа. Дөрвөлжинүүдэн дотроо яаж бичхийг бас мэдэж авлаа тийм ээ. Тэгэнгүүт энэ үсгнүүдээ нэг үсгийг 3 мөр. За 3 мөр гэж тогтъё хэдүүлээ. 3 мөр доош нь заавал бичээрэй. Тэгжээж эхний ээлжинд ямар ч ихсэн гараа зөвшөөрөлтлээ тэгж бичээ. Тэгээ сүүлдээ угаасаа гарт ороод ирнэ. За дараа нь К үсэг. К үсэг. За К үсэг маань хэдэн зорилготой вэ? 3 зорилготой байна тийм ээ. 1 2 3. 1 2 3. За эхлээд энэ зурааснаас эхлэхгүй эндээсээ эхэлж бичиж чинь тийм ээ. Энийгээ бас сайн анзаараарай. Энэ дарааллыг бас зөв заавал бичих хэрэгтэй. 1 2 3. К үсэг. К. Бичих бүртээ одоо амандаа хилээд бичээд байгаарай. За К гэд. К. За дуудлагыг сонсъё. За К үсэг. За дараа нь ямар үсэг лээ? Ки үсэг. Энэ их шигнүүдийнхээ дараалалаар гээгүүлэгч үсгнүүд манаас яваад байгаа тийм ээ. Тэгэхээр К, Ки, Ку, К, Ко гэд яг дараалалаар нь цээжлэх хэрэгтэй. Яг тийм одоо монголоор А, Б, В, Г, Д гэдэг шиг тийм ээ. Тэр дараалал яваад байгаа. За Ки үсэг маань 4 зорилготой байна. Харцгаая. 1 2 3 4. За 1 2 3 4. Ки гэд ингэж бичээд авах нь шүү. За. Ки гэдэг энэ үсэг маань жишээлбэл одоо дангаараа нэг үг болно. Ки гэх юм бол модыг ки гэж хэлдэг байгаа. Ки гэх юм бол мод. За цаашаа явъя. Ку байна тийм ээ. За энэ нэг зорилготой үсэг байна. Үзэг салахгүй бичиж байгаа учраас нэг зорилготой. Ку гэдэг ингээ хэлээд бичээд байгаа юм шүү дээ. За К, Ки, Ку дараа нь ямар лээ? К үсэг. За К үсэг манаас 3 зорилготой байна. За харцгаая. 1 2 3. 1 2 3. К. За сонсъё. За К үсэг. Дараа нь К үсэг. 2 зорилготой байна тийм ээ. 1 2. 1 2. К. За сонсъё. За
К-гийн төрлийн үсгнүүд ингээд дуслаа. Дараа нь С-гийн төрлийн үсэг рүү орцгоё. За С үсэг К үсэгтэй нэлээд төстэй шүү. За К үсэг маань эндээ 2 зураастай байсан бол С маань юм 2 байгаа. Тэгэхээр С үсэг маань 1 2 3 зурлагтай байна тийм ээ. За харцгаая. 1 2 3 С. За сонсъё. Са. За Са. Дараа нь ямар үсэг лээ? Ши үсэг. Нэг зурлагтай байна. Ши гэдэг ингээд бичээд байгаа юм. За сонсъё. Ши. За ши үсэг. Дараа нь С үсэг байна. С үсэг маань 2 зурлагтай. 1 2. За энэ зураас нь болохоор үзэг салгахгүй бичиж байна. 1 2 С. За сонсъё. С. За С үсэг дараа нь С үсэг явлаа. С үсэг маань 3 зурлагтай байна. 1 2 3. 1 2 3. За С. За С үсэг дараа нь С үсэг маань 1 зурлагтай. Энэ үзэг салахгүй бичнэ. С. За. С-гийн S-ийн төрлийн үсгнүүд дуслаа. Цаашаа явцгаая. Хурдан мах юм бол буцааж үзээд хурдыг удаашруулад үзээрэй за. За дараа нь Т-гийн төрлийн үсгнүүд явлаа. 1 2 3 4 зурлагтай байна. Та. За сонсъё. Та. За та үсэг. Дараа нь Чи үсэг. Чи үсэг 2 зурлагтай. Т гэж байхгүй гэж хэлсэн тийм ээ. Т үсэг байхгүй учраас Чи. За 2 зурлагтай байна. Чи. За сонсъё. За дараа нь Ц үсэг. Тү гэж байхгүй, тү гэсэн үсэг байхгүй учраас Цү гэж явдаг байгаа. За Ц үсэг маань 1 зурлагтай байна тийм ээ. Ц. За Ц үсэг дараа нь Т үсэг байна. Т үсэг мөн 1 зурлагтай. Үзэг салахгүй бичнэ. Т гэсэн үсэг маань дангаараа гар гэсэн үг болдог. Т. Хүний гар. Т. За дараа нь Т үсэг. Т. 2 зурлагтай байна тийм ээ. Т. За Т гэхээрээ нөгөө ба бөгөөд тэр болон тэр гэсэн нөхцөл болж өгдөг дангаараа мэдээж үгийн дундаас орно тийм ээ. Тэгээд дангаараас тийм нөхцөл утгыг бас агуулдаг бахан. То. За Т-гийн төрлийн үсгнүүд ингээд дууслаа. Дараа нь Н-ийн төрлийн үсэг рүү орцгоё. На, ни, нү, нэ, но тийм ээ. За на маань 1 2 3 4 зурлагтай байна. За харцгаая. 1 2 3 4. 1 2 3 4. За энэ дээр болохоор ингээд нийлүүлээд бичсэн байна. Тэгэхээр
нөгөө нэг хүмүүс нөгөө гараар бичгтээ ингээд айгүй хамаагүй одоо жишээлбэл монголоор бичгтээ гэсэн ингээс хараачаад бичдэг штэ. Тэгэхээр иймэрхүү ингэж байдалтай харагддаг. Гэхдээ яг зөв бичих нь бол энэ шүү. За тэгэхээр одоо бүр одоо ингээд сураад ингээд таталтаж бичих гэж хэлдэг шүү, тийм ээ. Тийх үед ингэж бичнэ, харин ихний үед бичиж болно. Гэтэ байнга ингэж бичсэн зөвөөсө буруутахгүй. Ингэж бичих нь илүү зөв гэсэн үг шүү. За на 1 2 3 4 дөрвөн зорилготой. На 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 за на үсэг. Дараа нь ни үсэг. Гурван зорилготой байна, тийм ээ. Ни үсэг. 1 2 3 1 2 3 ни үсэг. За сонсъё. ни За дараа нь нү үсэг байна. За энэ хоёр зорилготой. 1 2 1 2 нү нүぬぬぬза цаашаа нэ үсэг. Нэ үсэг маань мөн хоёр зорилготой байна. 1 2 2 нэ. За сонсъё.ねねねЗа дараа нь но үсэг. Но үсэг маань нэг зорилготой үсэг байна. Үзэг салахгүй чинь но ноのののза но энэ төрлийн үсгнүүд ингээд дуслаа. За дараа нь хэгийн төрлийн үсэг рүү оръё. Ха хи фү хэ хо. За хамгийн ихнийх нь ха үсэг. Гурван зорилготой байна. 1 2 3 1 2 3 ха ха ха. За энэ ха үсэг хоёр дараалаад ха гэд орохоор ээж гэсэн болдог. Ха ээж. Өөрийнхөө ээжийг хэлэхдээ хэлнэ, хүний ээжийг ха гэж хэлэхгүй. За сонсъё. 하 하 Ха. За ха үсэг. Дараа нь хи үсэг байна. Хи үсэг маань нэг зорилготой үзэг салахгүй чинь 1 1 хи хиひひひдараа нь фү үсэг. Фү үсэг маань дөрвөн зорилготой байна. 1 2 3 4 1 2 3 4 за фү фүふふふза фү. Дараа нь хэ үсэг. Хэ үсэг маань нэг зорилготой байна, тийм ээ. Үзэг салахгүй чинь хэ. Хэ. За энэ болохоор хэ мөртлөө нөхцөл болж тэрэн рүү энэн рүү гэсэн одоо чиглэл заасан нөхцөл болж хэрэглэгдэх үе байдаг. Тэр үед харин хэ биш болж дуудагддаг байгаа. За дараа нь тэрийг хэдүүлээ үзнэ. Тэгэхээр дараа нь одоо жишээлбэл өгүүлбэрийн дотор гэд гараад ирэх юм бол гайхахгүй байх нь шүү дээ. Хэ үсэг боловч нөхцөл болохоор гэж дуудагддаг гэсэн. Ийм үсэг ингэж өөрөөр дуудагддаг үсэг нөх олон байхгүй. хэ За хэ гэж юм тийм ээ. За дараагийнх нь хо. Дөрвөн зорилготой байна. 1 2 3 4 1 2 3 4 хо.
хо. За сонсъё.ほ、ほ、ほ、За хэгийн төрлийн үсгнүүд дуслаа. Дараа нь эмийн төрлийн үсэг рүү оръё. Ма, ми, му, мэ, мо. За ма маань 3 зурлагтай байна. Ма. 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 За сонсъё. ма, 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 За дараа нь ми. Ми маань 2 зурлагтай. Ми. 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 ми, 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 За ми үсэг. За дараа нь му үсэг. 3 зурлагтай байна тийм ээ. 1 2 3. 1 2 3. Му. За сонсъё.む、Му.む、Му.む、Му. За цаашаа явлаа. Мэ үсэг. Мэ үсэг маань 2 зурлагтай. Мэ. 1 2 1 2 мэ үсэг.め、Мэ. Мэ болохоор дангаараа нүд гэсэн үг болдог. Мэ.め、Мэ. Нүд.め、Яа. Дараа нь мо үсэг. 3 зурлагтай. Яа ингээ 3 зурлагтай мо үсэг байна. За сонсож үзье.も、Мо.も、Мо.も、Мо. За эмийн төрлийн үсгнүүд ингээд дуслаа. За я үсэг байна. Я үсэг маань 3 зурлагтай. Я. Я. Я.や、や、や、За дараа нь ю үсэг. Ю. Ю үсэг маань 2 зурлагтай. Ю. Ю. Ю.ゆ、ゆ、ゆ、За ю үсэг байлаа. Дараа нь ё үсэг. 2 зурлагтай. Ё. Урагшаага илүү гарахгүй шүү. За. 2 2 ё үсэг. よ、 Ё. よ、 Ё. よ、 Ё. За дараагийнх нь үсэг маань рагийн төрлийн үсэг байна. Ра, ри, ру, рэ, ро. Ра үсэг маань 2 зурлагтай. 1 2. За энийг нэг үсгнүүд төр ингээд жоох ингээд урагшаага хумаад байгаа. Энийг зүгээр л ингээд нэг юм зураас шиг бичиж бас болно шүү. За зүгээр л юм зураас, жижиг зураас, чон гэсэн жижигхэн зураас. Ра. 1 2 1 2. За.ら、 Ра. ら、 Ра. ら、 Ра. Яа дараа нь ри үсэг 2 зурлагтай. Ри. 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 り、り、り、За дараа нь рүү үсэг 1 зурлагтай. Ерөөсөө үзэх салахгүй чинь. Рүү. 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 る、る、る、 За рүү үсэг байлаа. За дараа нь рэ үсэг. Рэ үсэг маань 2 зурлагтай. Рэ. Рэ. Рэ 2 зурлагтай. れ、
ре, ре, За дараа нь ро үсэг. Нэг зорилготой. Үзэг салахгүй чинь. Ро. 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 로, 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 За дараагийнх нь үсэг маань ва үсэг. Хоёр зорилготой. Ре үсэгтэй жоохон төстэй. Гэхдээ ре үсэг болохоор энэ шулуун махад ва ингэж бөөрийнхий болж орж ирнэ. Ва. Ваташи гэд би гэсэн үг гэдэг шүү дээ, тийм ээ? Тэрний ва. 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 와, 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 За дараа нь о үсэг. 1 2 3. 1 2 3. Гурван зорилготой. 워, Во. 워, Во. 워, Во. За хамгийн сүүлийн үсэг маань энэ үсэг байгаа тийм ээ, нэг зорилготой. Гэсэн ганц араасаа их шиг авдаг. Ганцхан одоо дангаараа гүйгүүлэгч ганцхан ширхэг үсэг байдаг. Тэр маань энэ үсэг байна. 응, За ингээд өнөөдрийн хирагана үсэг маань ингээд дууслаа. За энэ болохоор үндсэн 50 дуудлага Гожуон гэж хэлдэг. Гэхдээ энэ 46 үсэг байгаа л та. Яг үндсэн 46 үсгүүдээ өнөөдөр үзлээ. Дараа нь эдгээр маань энэ үсгнүүд маань дахиад хувраад өөр дуудлагатай үсэг болж явах байгаа. Тэгээд өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Энэ 46 үсгээ нэг үсгээ 3 мөр бичиж цээжлээрээ. За ингээд өнөөдрийн хичээл маань үгээр өндөрлөж байна. Өнөөдөр хирагана үсгийн үндсэн 46 үсгийг үзлээ хэдүүлээд дараагийн хичээл гэхэд бүх үсгнүүдээ цээжилчихсэн байгаарай. За дараагийн хичээлээр уулзцгаая, баяртай. Дуустал нууцнд баярлалаа.